тогтохдоо импортын тадраг айлын албан тадрыг өөрчлөхдөө хөрш 2 орны хууль тогтоох тадраг айлын байгууллагатай хилцээр хийдэг байх ёстой гэдгийг хэлж байлаа. Татвар нь хөнгөлөлөө гэж бид яриад байдаг. Гэтэл манай хууль өөрчлөгдсөнийг сонсоод л нөгөө талд нэмээд байдаг болжээ. Энэ нь компаниудад мөн л асуудал дагуулж байгаа үүнийг төрийн бодлогын хувьд авч үзэх хэрэгтэй болжээ. Гишүүдийн дунд яригдж байгаа нэг асуудал бол хөрөнгө оруулалтын тогтворчлолтын гэрчлэгээ авсан аж ахуйн нэгж маань өнөөдөр тэр гэрчлэгээ авсан хугацаанд шинэ нэр төрлийн татвар гарч ирэхэд тийм ээ тэрэнд хамрагдъя гэсэн нэг ийм санал дээр л тойрч нийлэн саналууд ярилцлаа шүү дээ тийм ээ. Хамгийн гол нь энэ дээр бас нэг жоохон ойлголтын зөрүү байгаад байгаа шиг байна. Одоо энэ батлагдж байгаа хуулиар бол 4 нэр төрлийн татварыг тогтворжуулж байгаа. Цаана тогтворжуулаагүй үлдсэн одоо 7-8 нэр төрлийн татвар байна. Тэр татвар бол бас хөдлөх болцоонд байгаа. Энэ усны одоо татвар хураамж гэдэг юм уу тийм ээ. Яг гол нэг шалтгаан бол цоо шинээр Монгол улсад байхгүй цоо шин одоо татвар гарч ирэх юм бол одоо энд хамаарахгүй гэсэн нэг энэ залтыг л яхан хүмүүсийн дунд ойлголтын зөрүү төрүүлээд байх шиг байна л да. Тэгэхээр энэ дээр бол ямар ч байсан энийг намар одоо татварын багц хууль гарч ирэхэд энийг ярилцъя. Тэгээ шинэ төрлийн татвар цоо шин татвар гарч ирэхэд ямар ч байсан улсын хурлын гишүүдийн 3-2-оор ярьдаг нэг ийм босготой болоод гэсэн энэ зарчмын санал дээр өнөөдөр тохирцлоо гэж ойлгож байгаа. Хөрөнгө оруулалтын хуулийн төсөлд Монгол улс шинэ татвар гаргаж болохгүй гэдэг зүйл оруулна оруулахгүй гэсэн маргаан их гарч байна. Том компаниудаас оруулж ирсэн гэх дээрх заалт харин ажлын хэсэг дээр хасагдлаа. Гэхдээ чуулган дээр энэ бүхэн эцэслэгдэнэ. Энэ үйл бодлогдснаар жил гаруй өмнө баталж байсан стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль хүчингүй болохоор байлаа. Энэ 60-аас жилийн өмнө баталсан хуулиа өөрчилж хүчингүй болгодог докторгүй их ойлголт төрүүлэхээр байна гэсэн шүүмжлэлийг дагуулж байсан. Энд хилцүүлгийн явцад өмнөх хуулийн амин сүнсийг хадгалахаар болсон дэмжлэгүүлээсэн. Гадаадын хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжийн тодорхойлолтыг өөрчлөх, уул уурхай банк харилцаа холбоо хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн 33 түүнээс дэш хувийг гадаад улсын төрийн өмчт хуулийн этгээд эзэмших бол хөрөнгө оруулалтын асуудал эрхлэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч явах заалт эргэж ирсэн юм а. Харин докторжуулах гэрчлэгээний хугацааг хөрөнгө оруулалтын төслийн үйл ажиллагааны салбар, байршил хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч ялгаатай буюу 5, 8, 10, 15 жилийн хугацаанд олгохоор өөрчлөх, хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа хийж дуусгах хугацааг нарийн тогтоож өглөө.